40 эмэгтэй хөнөөсөн царайлаг алуурчин Тед Банди. Харьцагт дур улаан мааш хинтээж илдэг боловсон ярддаг бас царайлаг төрхтэй Тед Бандиг хинч харсан цуврал алуурчин гэж хэлэхээргүй. Тэрээр олон найз нөхдөдтэй, дээр нь боловсралтай, сайн зөвлөгч, харилцан ярилцагч. Ялангуяа Тед Бандигийн гадаад төрх нь цуврал, маниак алуурчин гэсэн ойлголтыг хэнд ч төрүүлсэнгүй. Тийм ч учраас цагдаа хүчнийхэн түүнийг сэжилдэггүй нэлээд цаг алдсан байдаг. Гаднах төрх сайхан царайныхаа хүчинд чамгүй олон жил баригдалгүй явж хуулийн хүрээнд хэрэгээ зөөлөн шийдвэрлэхэд нөлөө үзүүлж байжээ. Цуврал алуурчин Тед Бандитай уулзсан хэн бүхэн эхний мөчөөс түүнд татагдаж, ялангуяа эмэгтэйчүүд өөрөө ирэхгүй ойртдгоос гэмт хэргийн золиос болон шинэ үхтэл нэгээр нэмэгдэнэ. Тэрээр шог гошин яраагаараа олон найз нөхдөдтэй болсон бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийг өөртөө татахад ямар ч төвөггүй байдаг байв. Түүний энэ өгөөшөнд тууртаж наад захын 40 гаруй эмэгтэйчүүд амь насаа алдсан байдаг. Тэднийг Тед Банди сайхан яриа царайтлаг төрхөөрөө татан эцэст нь харгас хэрцгийгээр хүчирхийлэн хохирогч болгодог байсан юм. Хуучны уламжлалт алуурчдаас ялгаатай нь гэвэл Бандид ямар нэг сэтгцэн гэхээр эсвэл удамсан эмгэг байгаагүй бөгөөд эд залуу насндаа найз охиндоо хаягдсан нь эмэгтэйчүүдийн аминд хүрэх шалтгаан болсон гэж хожим алуурчин өөрөө мэдүүлжээ. 1970-аад оны ихээр Америк төр тусмаа Калифорнид охид эмэгтэйчүүд маниак маягийн дайралтад өртөн амь өргөдөж орс руугаа алга болж тамлуулж, зодуулж, зэрэмдэглүүлсэн цогцсууд энд тэндээс олдох болжээ. Хамгийн ихний охирогч Сэтл хотын иргэн Шарон Кларк байв. Түүнийг унтаж байхад нь толгоор нь арматур төмрөөр зогсон боловч тэрээр золоор амьд үлдэв. Тухайн үед алх орлолоод ямар ч тайлбар олоогүй бөгөөд хохирогч дайрагчдгээдийн гадна төрхийн талаар төсөөлөлгүй тэрч байтугай эрэгтэй эмэгтэй алин болохыг ч хэлж мэдэхгүй байв. Гэмт этгээдийг цагдаагийнхан ирж хааж байх хооронд охид алга болох нь тогтмол шинжтэй болсон байна. 1974 оны 1-р сарын 31-нд Линда Энн Хил, мөн оны 3-р сарын 12-нд кино үзэхээр явсан Дона Гейл Мэйсон, түүнчлэн оюутан охид болох Сьюзен Бренда гэх мэтчлэн араараасаа алга болсоор л байв. Хохирогч эмэгтэйчүүдийн доо тасралтгүй өсөх тусам цагдаагийн байгууллагын мөрдөн мөшгөх ажиллагаа хит олон с сэжиг таамаг руу хөвөрч гэмт этгээдэд ямар нэг байдлаар ойртож чадахгүй байсан гин. Тухайн үед эмэгтэйчүүдэд халдсан хэд хэдэн маниак эрчүүдийг шалгасан боловч цуврал гэхээр аллах үйлддэг гэмт этгээд олдохгүй ихээх нь хугацаа алдсан юм. 1974 оны 7-р сард нуурын эргээр явж байсан хэсэг огтоос өрөөсөн гараа боосон хар үстэй өндөр нуруутай царайлаг залуу дөхөн ирж өөрийгөө танилцуулан завь гаргахад хамт туслахыг хүссэн байна. Огтч зөвшөөрч түүний Volkswagen дээр ачхтан тусалжээ. Тэрээр тэдний хэн нэг гэр хүртлээ хамт явж завиа болгохыг туслахыг хүсэхэд огтоос шаргал үстжээнээс от зөвшөөрч цуг явжээ. Харамсалтай нь охин эргэж ирсэнгүй. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Наслунд гэх охин Жанисийн араас яваад мөн л алга болов. Хэд хоногийн дараагаар эдгээр охтыг өөр бас үл мэдэгдэх цогцтой хамт нийт 3 цогц нуураас илрүүлсэн байна. Харахтал цогцсуудыг хүчирхийлж алсан гол мөр илэрхий байв. Гэрчүүдийн мэдүүлгээс цагдаагийнхан хэд хэдэн дүгнэлт хийжээ. Нэгдүгээрт гараа боосон хар үстэй өндөр нуруутай хүний нүдэнд дулаахан гэхээр залуу энэ хэргийг үлдэж байна. Хоёрдугаарт аллах зөвхөн нэг хүнтэй холбоотой төдийгүй хохирогчд ихэвчлэн хүчин давтаж зэрлэгээр алуулж байна. Гуравдугаарт зам дагавх газраар гэмтэтгээд явж охид эмэгтэйчүүдийг ямар нэг байдлаар татаж улмаар алж майрна гэсэн дүгнэлтэнд хүрч ийм гэмт хэрэг үлдэж байж болцсошгүй сэжигтэй этгээдүүдийг сэжиглэн баривчилж эхэлсэн байна. Эмэгтэйчүүд алга болж тэдний цогц солдох нь тогтмол шинжтэй болох тусам цагдаагийнхнаас иргэд хариу шаардаж эхлэв. Алуурчинд ямар нэг хэмжээ хязгаар байсангүй. Огт санаандгүй байтал нэгэн эмэгтэй цагдаагийн газар руу уцтан Тед Банди хэмээх залуу эмэгтэйчүүдийг хулгайлан алж байна гэж мэдээлжээ. Цуврал аллагад орон нутгийн иргэд ихээхэн уурсаж төгссөн байсан учраас янз бүрийн с сэжиг таамаг мэдээлэл ирүүлж байсны дотор дээрх мэдээллийг сэжиглэж шалгах зохиотой цагдаач байсангүй. Учир нь Тед Банди
орон нутгийнхаа цагдаа нартай дотн танил бөгөөд хэн ч харсан хүн алах хүн биш хэмээн тэд өмөрчээ. Гэтэл хохирогчдыг чулуу болон биет зүйлээр зохин ухаан алдуулж хүчиндэх хутга мэс хэрэглэж тамлан алах зэрэг хүчирхийллийн хамгийн хурц хэлбэрийн аллагыг үнэхээр тэр үлдэж байлаа. Эцэст нь алуусан хохирогчдын тоо 40 төхөх тэр үед л цагдаагийнхан Тед Бандиг баривчилжээ. Тэрээр 1975 оны 8 дугаар сарын 16-нд машинаараа удаан явж хоёр талын байруудыг ажиглаж байсан нь сэжиг төрүүлж шалгасан байна. Эхэндээ Тед Банди худал хэлж сонгуулийн ажлаар яваад жирийн нэг судлаач гэж хэлж байсан ч удалгүй үнд гүйцэгдэж гэрээс нь гэмт хэрэгтэй холбоо бүхий газрын зураг олдсон байна. Улмаар криминалистик шинжээчид түүний машинаас нэг хохирогчийн үсний хэсгийг олж тогтоов. Таньж олуулах ажиллагааны үед хэд хэдэн гэрч түүнийг таньсан төдийгүй зарим нэг хохирогч биеийн зарим нэг онцлог хөдөлгөөнөөр шууд ялган зааж байлаа. Тед Банди өөрийгөө хэргийн газар тохиолдлоор байсан төдийгүй хэргийн золиос болсон гэж зүтгэсээр. Гэвч гэрчүүд түүнийг өөрийн сансанд хүрдэг залт этгээд гэдгийг баталж байсан юм. Манерийг шүүхээр хилцүүлэхээр Колорадо мужийн Аспенд хүргэжээ. Тэрээр шоронгийн хоёгууд болон яллагч нарын сэтгэлийг татаж хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн төдийгүй хүмүүст ийм залуу ухаалаг сэхэтэн яагаад ч гаж тонтой алуурчин байж таарахгүй гэсэн сэтгэлийг төрүүлж чадсан юм. Хүн бүхэн түүнтэй илдэг харьцаж сайн хооллож байсан төдийгүй шүүхэд өргүүлэхдээ гавгүй явахыг зөвшөөрдөг байжээ. Банди өөрийгөө өмгөөлөх болно хэмээн мэдгдэж хууль зүйн ухааны шаардлагатай бүх номыг авчирч өгөхийг хүссэн байна. Үүний дагуу шүүх ажиллагааны явцад түүнийг орон нутгийн номын санд очихыг зөвшөөрчээ. Хэдийгээр түүнийг харгалзагч дагаж явсан ч тэрээр номын сангийн 20 футын өндөр цонхоор оргож зугтаад 3 хоногийн дараа нэгэн уулын эзгүй байшингаас баривчлан чангалан хорьсон байна. Алуурчдаас гүйлгээ ухаантайгаараа ялгаатай тэрээр хуулийн цорхоог ашиглан хэргийг сунжруулж 2 дахь оргилтондоо бэлтгэн турж эхэлсэн байна. Тэрээр 1977 оны 2 дугаар сард шоронгийн гэрэлтүүлгийн эсгийн шаврыг авч тохоо хоёрын заагаар 2 дахь удаага оргов. Тэр Чикаго хөрж дараа нь Атланта, Флоридагаар тэмж хэрцгий аллагуудаа үргэлжлүүлэн үйлдэж охидын нийтийн байраар явдаг жинхэнэ ангууч төрхөндөө эргэж орсон байна. 1978 онд л гэхэд нэгэн дотор байранд 4 эмэгтэйг хүчинтэн цодж алджээ. Хэрэгтэн тохиолдлоор 1979 онд хулгай машинтай явж байхад ахин баривчилж шүүхэд өргөөлөв. Тэр урдын адил шүүх хурал дээр биеэ эгээлтэл яллагч адил авч яван өөрийгөө гин буруу гэж зүтгэсээр байсан боловч гин буруутайг хангалттай нотолж чадсан юм. Тангарагтан руу илдгээр нэмсэглэж шүүгч нар руу итгэлтэйгээр харж өмнөх хэрэгүүдийн талаар жишээ баримттайгаар ярьж олон хуулиас ишлэж татаж өөртөө итгэлтэй байсан түүнийг цэг сууж гэрчүүдийн мэдүүлгийг сонсоход өөртөө итгэлтэй байдал алдагдаж эхэлжээ. Шүүх хурлын явцад Банди бэлгийн асуудалтай байсан тогтоогдож ирэв. Тэрээр эмэгтэйчүүдийг нууцаар харах дуртай. Нийт дөөрийгөө заримдаа цус сорогч мэтээр ярьдаг байсан гэжээ. Эцсийн эцэст түүнд цаазаар авах ял оногдуулахад түүнийг өмгөөлж байсан шүүгч нар хамтран ажиллахад таатай байсан гэдгээ мэдэгдэж сайн хуульч болох байсан гэж мэдэгдэл хийж байсан гэдэг. Хамгийн аимшигтай түүнийг цаазлалтал нь хуулийн байгууллагын тэр дундаа шоронгийн албагийн хаагч нар хамгийн сайнаар хандаж түүнд зориулсан ном бичиж хүүхнүүд хайраа илчилсэн загтал бичгээж байсан сонирхолтой. Үнэн хэрэгтээ тэр эмэгтэй хүнд орссон жирийн нэгэн гаж донтой алуурчин байсан төдийгүй хуулийн цорхоог ашиглаж өргөдөл битсээр 10 жил амьд байж чадсан. Хамгийн сүүлд тэрээр өөрийн гин бурууг нэг үрчлэн бичиж 23 аллагыг дурдсан байна. Харин цагдаагийн байгууллага нэмж 15 аллагыг нь тогтоосон билээ. 1989 оны 1-р сарын 24-нд Флоридагийн шоронд цахилгаан сандалд суулган цаазаар аваачих тэр мөчөд айсандаа нүд нь ийш тийш гүйж нүүр нь хувхай зайсан байсан гэдэг. 200 вольт цохиулан амьсгал хураах тэр мөчөд гадаа нь 100 орчим сурвалжлагч шавж иргэд гартаа түүнийг цаазаар ахуулж байгаад нь баярлаж лоозон барьсан байж. Нэгэн нутгийн иргэн бүр баярлсандаа би энэ мөчийг 10 жил хүлээлээ хэмээн ярьж тэрч байтугай баг шиг галын надам хийсэн гэдэг. Маниак алуурчин Бандигийн тухай 10 гаруй ном, 6 кино игдэж байсны дотор нэг кино нь олон улсын наадмаас шагнал хүртэж байжээ.